Аллаа хамтаа өнгөдөр залбирцгаая. Ясны дотор бүгдээрээ сэргэлтийн залбир хамтаа хийцгээе. Юуны дөрөнд бүгдээрээ уучлах нэгэн байвал бүгдээр хамтаа уучлцгаая. Өршөөж явуулах нэгэн бол зүрх сэтгэлээс өршөөж явуулцгаая. Ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Сүнсээр дүүрэг бүгдээр ариун сүнсээ намайг дүүргэж өгөрөө. Гэдэг бэлхам дүүргэж өгөрөө. Энэ залбирлыг хамтаа хийхэд ариун сүнсээ намайг дүүргэж өдөртөж чиглүүлж өгөрөө. Уучлах ёстой хүмүүс уучлж байна. Өөрийгөө уучлж байна. Ах トゥ ус хамаатсаар намайг гомдоожсэн гэдгээр хүмүүсийг найз нөхөд гэж бодож явжсэн хүмүүсийг тэднийг уучлж байна. Зүрх сэтгэлээ цэвэрлж байна. Аллаа хамтаа бүхэл санаа зовлууд оргиж байна. Хамтаа залбирцгаая. Энэ сэргэлтийн залбирлалаа. Үнэхээр энэ залбирлаар дамжуулж энэ залбирлыг хамт залбирсан гэж таны амьдрал үнэхээр Бурхны дуудлага биелэгдэхийн тулд та сэргэх хэрэгцээтэй үлээ. Хамтаа сэргэцгээе. Үүний төлөв нь маш олон санаа зовлтууд байгаа. Тэр санаа зовлтуудыг Бурхны өмнөр хэмжээ. Бурхан хэлэхдээ юунд ч бүс санаа зовгсон. Юунд ч бүс санаа зовгсон. Тэгэхээр хамтаа бүх санаа зовлоо Бурхны өмнө орхиё. Яг бүгд хамтаа анхаарлаа хандуулад залбирцгаая. Бурхан минь бүх санаа зовлоо таны өмнө орхиж байна. Таны өмнө бүх санаа зовлтуудыг орхиж хайж байна. Есүсийн нэрээр бүх санаа зовлтуудыг орхиж явуулж байна. Цэвэрлэж байна. Есүсийн нэрээр хамтаа санаа нэгдэж байна. Бүх санаа зовлтуудыг явуулж байна. Таны өмнө ирж байна. Танд даатгах чинь Есүсийн нэрээр хааллалаа. Бүх санаа зовлж байгаа мэд тэр асуудал мэд тэрхүү давж туулахад хэцүү мэд байгаа тэгэхээр бүх зүйлсүүд яг хэрэгсэх болгож нэг жижигхэн болгож энэ бол том зүйл биш нэлээ асуудал биш харин үнэхээр жижигхэн зүйл үлээ эдгээр бүх зүйлсүүдийг яг хамтаа санаа нэгтний явуулж байна. Өөр амьдралаас явуулж байна. Есүс нэрээр явуулж байна. Таны нэрж байна зөв та сахи хамгаалдаг юм байна. Өөрийнхөө өдөр дамжаараа сахи хамгаалдаг та намайг надад бидний амьдрал санаа тавьдаг учраас талархаж байна гэнэ. Юунд ч бүх санаа зов харин альва зүйл залбирлаараа болонгуйлтараа талархалтайгаар хүсэлтэд Бурхан мэдүүл гэсэн мөлий. Тэр юунд ч санаа зовхгүй би сонгож байна. Филиппон номны дагуу харин альва зүйл залбирлаараа болонгуйлтараа Бурханы өмнө ирж байна. Бурхан минь энэ санаа зовмоор мэдээ асуудал мэд ингээд зүйлс байна. Энэ зүйлсийг зөвхөн тань би өргөж байна. Та шийдэж өгөх болтугай. Та шийдэж өгөөрэй. Таны дотор боломж хүзэл гэж юу ч байхгүй. Хамтаа бүгдээ шийдгээ таны урд ингээд мөссөн уул мэд маш тийм том хүнд хэцүү мэд санагдаж байгаа зүйл байвал энэ зүйлийг яс итгэл байхад гिचний өөртөө итгэл байхад бүхэл одоо уулыг эндээс нүгөө тийшээ нүү гэж хэлж чадна. Тэгэхэд энэ та нарын би итгэсний чин дагуу тэгэхээр одоо амьдрал тань итамаар нэг зүйл мөрөн ахын байрны төлөө байрны зээлний төлөө залбирч гинөө өөр хөвгтэй болохыг хүсэж байна. Альва нэг том асуудал мэт байгаа зүйлсүүдийг эзэн Бурханд итгэж хамтаа санаа нэгдэж өргөж байна. Тэгээд эдгээрх зүйлсүүдийг яг тэр таны амьдрал яг юу гэж том гэж зүйл хэцүү гэж байгаа зүйл тэр зүйл төр эзэн хамдаж хамтаа залбирая. Надад юунд ч бүх санаа зов. Харин альва зүйл залбирлаараа болон гуйлтараа талархалтайгаар хүсэлтэй мэдүүлж байна. Талархаж бүгдээр яг байгаа нөхцөл байдлаа эхлээд талархацгаая. Эзэн Бурхан таны өмнө би яг хамтаа санаа нэгж талархаж байна. Халелуя. Яг одоо талархан залбирч байна. Энэ амьд сүрэн байгаа да. Ялангуяа лайвыг сонсох интернеттэй намайг интернет дээр сонсох юм төхөөрөмжтэй байна. Энэ тэр би эрхчлөөд дуу хоолой сонсох эрхчлөөд нийгэмд амьдарч байна. Би амьд сүрэн байгаа да талархаж байна. Надад идэх хоол унд бүхэл ус байгагийн талаар талархаж байна. Энэ байгаа нөхцөл байдлаа талархаад энэ бүх хэцүү үеч гэсээр босгон байгууллагатахаар эзэн намайг удирдахаар эдгээр зүйлс рүү гарч ирэхийн тулд бүгдээр хамтаа залбирцгаая. Яг одоо тэрхүү бүхэл зүйлсд эзэн тань талархаж байна. Таны ерөөлийн төлөө баярлалаа. Халелуя. Хамтаа залбирая. Ро ба шэри кирерара раха сереме шеререререр серерер ура ма шеререр сарарарара шарара сарарара шарама сареререререр Urama shararararara sar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 a Rama sharararara sar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 a Rama sharararara sarararararara sarirerere Urama sararararararara basharararara sarirerere Ura shararararara
Rambasserere sherere kansanere sherere Urambassendere sherere араараа хас сэрээр хамтаа санаа нэгдэн залбирч байна. Асуудал мэд болцсон байгаа. Ингээр том үнэхээр шийдэх хэцүү гэж болцсон байгаа. Санаа зовоолж байгаа энэ асуудлуудыг эзэн танд өргөж байна. Талархаж өргөж байна. Энэ нөхцөл байдлаас та өөрийнхөө хүслийн дагуу гаргаж өгөөрэй. Алидийн та гаргалгааг та бүтээсэн билээ. Та бол зам гаргагч эзэн билээ. Энэ хүү замыг бас бид бүгдийн яг одоо сонсож байгаа хүмүүсээс хамтаа залбираад ирж байна. Энэ яг залбирлаар дамжуулж бид бас хамтаа санаа нэгдэн энэ газараа энэ зүйлээс гарч явж байхад эзэн та биднийг сахин хамгаал яг тэрхүү гарч явж байх та үнэхээр босгон байгуулж удирдан дагуулж чиглүүлж явах нь аавлаа танд үнэхээр өргөн даатгах чинь эзэн Есүс нэр даатгах чинь танд өргөн даатгах чинь цэвэрлж чинь халелуя та сахин хамгаал та удирдан дагуулж чиглүүлдэг лээ. Тэр энэ байдлаас та гаргадаг та алидийн та замыг гаргасан тэрхүү замын дагуу яг одоо алхахад яг сонсож байгаа хүмүүс яг өөртөө эзний дотор өөрт зөв гэж бодогдсон зүйлсээ биш харин эзэн бурхан таны эндээс гарахын тулд яг л Израильчууд тэр улаан тэнгисийн өмнө байхад яг Мосе тайгаа өргөөд тэгээд далаа хуваагдаж тэргээр гараад буцаж орох байсан шиг үүнээс илүү өөр боломж байгаагүй лээ. Үүний дагуу залбирч чинь хаалалаа Есүс нэрээр залбирч чинь хаалалаа. Ора башера басара өргөжлүүлнэ залбирч нэгэн бүх санаа зовол бүх зүйлсүүд өргөж байна. Энэ хүн байдлаас яг альва таны яг одоо сонсож байгаа хүмүүс хэлэхэд яг нөхцөл байдал хүн ингээд уул мат ингээд гаргацсан байдаг. Одоо оюун санаанд хүн ингээд санаа зовлтын бодлуудад эзлэгдээ тэрэнд ингээд удаан амьдраад сүүлдээ ингээд маш их удаан хугацаанд байсаар хагаад тэр зүйлийг ингээд яг амьдралын химээ өөрөө бодож байгаа гэж бодоод байдаг. Яг бодит байдал төр нөхцөл байдал дээр улаан тэнгисийг давж гарахад бурхан угаасаа тэр улаан тэнгис өөрөө хөтлж гарсан байдаг. Энэ үл зөвхөн гим нүгэл үлдээд Израильчууд явсан биш. Бурхан удирдсан газар эхэлж байгаа. Тэгэхээр яг одоогийн байгаа нөхцөл байдал энэ хүн асуудлаас гарыг гэж хаад хүн өөрийнхөө байдлаар гим нүгэл үлдээд явцсан байвал тэндээс гарахын тулд нэг арга зам байгаа. Гэхдээ бурханы яг удирдах байгаа тэдгээр гарцаар байж хахад тэр бурханы удирдах байгаа амьдрал донд яг тэр нэг гарцаагаар тэр нэг гарцсаар яа тэгвэл тэндээс гарахын тулд бас нэг л арга зам байдаг. Тэр дандаа бурхан алхам тутамдаа итгэж явж идэг. Яг итгэж явж явах процесс тэрхүү хугацааны үед хүн бүхэл бүтэн тэр яг бүрэн болж дуустал бүрэн итгэлийн амьдралаараа итгэлийн алхмуудаа хийсээр ажиж нэг даван туулдаг. Харин үнэхээр хийж чадахгүй бол яах вэ гэвэл энийг даван туулж чадахгүй хийж чадахгүй бол эндээс гарахгүй тэр яг цэгтээ ингээл байгаа л гаццсан байгаад байдаг. Яг энэ газраас энэ өндөр гацсан байдлаас таны гараасаа гэж хүсдэг. Заримдаа хүмүүс өөрсдөө хаалт тавьдаг. Бурхны дуудлага билж би зөндөөл залбирлаа ш тэ. Зөндөөл хөөлөвч яасан дуустдаггүй сүнсийн яасан болдоггүй. Ингээд бурхан ингээд зүйлдээ бурхны байгаа байдал дээр хүндэл эргэлзэх тэдгээр бодлуудад өөрсдөө автаж өгж хангалттай тулааныг та хийсэн үү? Бурхны удирдсан замуудыг та хийсэн үү? Нэг хангалт зөндөөл хийлээ. Гэхдээ таны зөндөө хийхээс үл шалтгаалаад тэр хийгдэх шалтгаан хэрэгцээтэй байна. Одоо ингээд одоо маш их юм тарган байлаа гэж бодлоо да. За ингээд баг илүүдэл чинь 50-60 кг илүүдэл чинь тааж байна. Энэ 3 хоног одоо хоолны идэглэн бариад 3 хоног баахан дасгал хийчихэл. За тэгэл одоо зөндөөл дасгал хийлээ. Зөндөөл хоолоос өрлөж турж байгаа юм хаана бодлаа юм болохгүй. Хотлаа гэд ингэх юм бол яг тэр хүн ерөөсө турахгүй 3 хоногийн дотор за нэг өсрөөд нэг хамгийн мундагдаа бүр ингээл амар ялаа гэж бодоход нэг 2 хэлж юм уу те 2 кг бүр ихтэй асч болох юм. Тэгээ тэглээгээ тэр хүн 60 кг асахгүй байхгүй. Тэгээ түнгууд нь 60 кг хасахын тулд ядгүй амьдралын дадал, зуршил, бүхий л талбар тэрээр хүн дасгал хийдэг бол иддэг хоол нь бүрдэл эрүүл сарвал эрүүл тэрхүү хүний биеинд хэрэгцээтэй тэгээд өөрөө дасгал хөдөлгөөн хийдэг. Хүн өөрөө тэр чигээр өөрчлөгдөж удаан хийгээд тэр үр дүнд хүрэн хүртлээ хийх ёстой. Тэгжиж тэрхүү үр дүндээ хүрнэ. Харин тэгж яхад энэхүү хугацаанд яах вэ? Үр дүндээ хүрэхийн өмнө хүн гинт зогсоол. За би зөндөөл хийлээ гэж шантраад унаад байвал хиний асуудал вэ? Бурхан танд эрүүл мэндийг бидэнд эрүүл мэндийг өгсөн. Тэгж яхад замаасаа гатсан таны асуудал. Та өөрийн замыг сонгосон. Энэ зам дээрээ за бүх хангалттай тулсан үгээр таны өөрийн хувьд үнэхээр ингээд би хангалттай л үзлээ шүү. Хангалттай л ингээд зөндөөл ингээд тэгэл яага болдгүй. Бусад хүмүүсийн амьдрал болоод миний хаага болдгүй гэж хүмүүс харьцуулдаг.
битгий харьцуул, Библиэр харьцуулахгүй. Бурхны үгэнд байгаа бурхан хизээч нэг хүүхдийг нөгөө хүүхдэд харьцуулдаггүй. Тэгэхээр хангалттай тулааныг хийгээгүй байж тэг яг тэр санаа зовдсон тэр байдлаасаа гарахыг хүсэж байгаа. Тэр нь гарцыг нь бурхан өгсөн байгаа. Өгөхөө тэр гарах гарцыг яадаг вэ гэвэл хүн итгэлээрээ даван туулдаг. Алхам бүрийг бурхантай хамт ийн. Өнөөдөр бурхантай хамт ийн. Яг энэ хүү хэсэг дээр ороод алхам тулам яаж хаана л гэдэг бурхнаас ингэ үг сонсох гоо хүмүүс хичээдэг. Хамгийн түрүүнд ингэ хүнээр дамжуулаас илүү хүнээр дамжуул бурхан үг хэлнэ. Өөрийнхөө үгээрээ дамжуулж хэлнэ. Хамгийн түрүүнд хүн Библийг бариад уншина. Яг энэ хэсгээр хүмүүс дүү тэгээ сонсох болчтой. Библийг уншин залбирна гэдэг дүү тэгээ яг хийхгүй ч юм уу, хийхгүй байсараагаа сурцсан ч юм уу. Яг энэ хэсгийг хийдэггүй болохоор энэ хэсгээр дүү тэгээ сонсдно болохоор ингээд сонсдоггүй гэсэн үг байхгүй. Яг л энгийн зүйл лунгууд нь бурхан аливаа асуудал гэдэг зүйлийг ингээд даван туулахын тулд ахлаа бурханы үгийг уншина. Та цуг байна, түүний дотор оршихуйд байна. Бурхан таныг хүчрэгжүүлнэ, хоол ундаа идж байгаад адилхан сүнслэг хоол ундаа идгээд хүчрэгжнэ гэдэг. Энэ алхмуудын эхнийх нэг байгаа. Тэгээ цаашлах энэ бол байх ёстой зүгээр жирийн энгийн зүйл. Тэгээ цаашлаа сүмдээ ингээд байн тогтмол явна. Тэгээд ингээд байн итгэлийн ахын дүүстэй ойр байна. Залбирлын сэдвүүдэд хуваалцсан итгэлийн ахын дүүстэй хамтдаа залбирна. Ганцаараа үзээл ахгүй. Хамтдаа туулдаг тулаан байна. Олуулаа тулалддаг тулаан байна. Олны тулааныг ганцаараа дийлэх гэдэг дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр олуулаа тулалддаг тулааныг хайгу олуулаа хийн. Ганцаараа хийдэг тулаан бол ганцаараа хийн. Тэгээд Израильчууд бүгд бүхэл өдөө үндэстнэрээ яасан тэр даллаа гарсан байхгүй юу? Нэг хүн биш. Бүхэл үндэстнэр итгэлээр алхсан баг. Бүхэл үндэстнэрээ Мосег тухайд гараа өргөж хаад бүгдээрээ тэрхүү улаан тэнгисийн ус ингээд хоёр тишээ болцсон байж хаад хуваагдсан байж голоор нь алхсан баг. Тэлийн алхам хэрэгцээд байдаг. Алхам бүрт ахын дүүснэ бурхны өдөр дэмжинаа хүслийн дагуу алхам бүрийг бурхныг ингээд дагаж түүнийг дагаж урагшаа явдаг байна. Тэрхүү дагаж явж байхад бурхан үе арга замыг үе таалгуудыг нээдэг. Тэгээд нэг хаалга нэгдлээ гэл тэгэл хүн амьдралаа болгочих гээд ингээд болгочих гээд хамарчих га те махан бин дээрээ цаа ингээд энийг болгоод тэрийг болгоод ингээд сайхан амраа даа гэдэг. Бурхан эцэг одоо ч хүртэл ажиллаж байгаа. Би ч ажилласаар байна. Бурхан бол одоо хүртэл ажиллаж байгаа. Энэ дэлхийд бурхан энэ дэлхийд тэр хүүхдүүдийн хадлыг ажиллаж идэг. Есүс Христ яг одоо бурхан аав ээжүүд ажиллаж байна. Тэгж яагаад энэ дэлхий дээр байгаа би яагаад амрах ёстой гэж ингээд сэтгэл зүйн хувьд амралт гэдэг зүйлийг ингээд өөртөө өгөх гэдэг. Тэр амралтны үг бол ингээд идэх хоолтой, өмсөх хувцастай ингээд бүх юм болцсон. Тэгэл ингээд амраал дээш хараад суух гэдэг. Яг махан биеэрээ бол угаасаа махан бие чи тийм л юм амралт гэж нэрлэлсэн. Тэр юм их хүсдэг. Харин бурхны дотор амралт нь болохоор түүний дотор байхыг хэлж байгаа. Бүх зүйлс дотор бурхны дотор амралт гэдэг. Есүс яасан шуурган дунд болж байхад Галил нуур дээр айхтар хүчтэй шуурга болж байхад яасан зарим дээр унтчихсэн шүү дээ. Яасан бурхны дотор амарч байгаа. Амралтын дотор нь болохоор гадна нөхцөл байдал шуурга болж исэн ч гэсэн амардаг. Тэр амралтыг хөөх шарн урд байгаа зүйлийг асуудал гэдэг зүйл байвал тэрний хаараас тэрийг даван туултлаа хүмүүс. Даван туулна. Тэгээд бурхны өдөрдөмжийг авч бурхны хүслийн дагуу тэдгээр бүх зүйлсийг даван туулах нь угаасаа эзэн бурхны хүсэл. Тэрнийг давж чадах нь эзэн бурхны хүсэл. Давж чадаж урагшаа явах нь эзэн бурхны хүсэл байгаа. Тэр энэ нөхцөл байдал таны сэтгэл зовлонтой байгаасаа ч хүсэхгүй байна. Бурхан таныг гаргахыг хүсэж байна. Яг энэ цаг мөчид яг энэ гаццсан байгаа мэт байж бол та тулааныг хангалттай хийсэн үү? Тэрвээ та тулааныг хангалттай хийсэн бол та энэ лайвыг энэ залбирлыг ингээд баг сонсвол нэрээ тийштэй л гэж танд ингээд баг мэдээлэл маягт очно. Тэрвээ та хангалттай тулааныг хийгээгүй байх юм бол яг тэр сэтгэл зүйн зовгуурт нэг юм үлдчихэд байна тийм. Заримдаа хүмүүс өөрсдийнхөө тулааныг хийдэг. Заримдаа өөр хүмүүс хайртай ахын дүүстээр хаад бол авралын залбирлыг, эдгэрлийн залбирлыг, чөлөөлтийн залбирлыг хийдэг. Тэгээд түмгод тийм супер байдлаар юм уу? Онцгой байдлаар бурхан яг энэ дэлхий дээр өөрийнхөө үгийн дагуу ажилтдаг. Өөрийнхөө үгийн дагуу бурхан өөрийнхөө хүслийн дагуу өдөрдмжийн дагуу тэдгээр бүх зүйлсүүдийг хийж, өдөрдмж чиглүүлгээ хийж, бурхан бүхий л чиглүүлэг болон өдөрдмжийг биелүүлж, өөрийнхөө өдөрдмжаараа бурхан энэхүү бүхий л өсвөл өөрийнхөө хүслийг биелүүлнэ. Энэ түүний хүслийн дагуу. Тэгэхээр бурханы сонгосон замаас өөрийг сонгоод би ингэж ийн гэж итгэх нь тэрвэл тэр хүний итгэл болж байгаа боловч яг явах ёстой замаар нь явах биш болж байгаа. Жишээлбэл за би өстой ингээд
Бурхан урдан зам арга заавал санхүүгийн төлөө хүн залбирч илаа гэж бодлоо л доо. Санхүүгийн төлөө гэр бүлийн санхүүгийн төлөө залбирая гэж залбирууллаа. Тэгээ залбираад зөвхөн бурхан санхүүгөө сайжруулж өгч гэдэг. Бурхан түн боломж олгож байгаа хгүй тэр хүн ажилгүй хүн байсан ажил хийсэн чинь. Цэвэрлэгч хийхгүй. Ярьчих. Шууд л ингээл офс төрч. Шууд л 2 саяар цалинд орсон. Багтаал сая 700 сая 700-аар юу ч хөрөхгүй. Яг өнөөдрийг байдал нэг төгрөгний цалин олоогүй байж хахад цэвэрлэгчийн цалингаар 900 мянга гарч байгаа. Болж байгаа бол тэр цалин танд таны хүүхдүүдэд мөнгө олж авах хэрэгцээтэй. Харин үүнийг ашиглахгүйгээр ингэж хэрвээ хүн өөрөөр за тийм офисын ажил гэдээ итгээд байвал бурхан үү таалгуудыг нээж яхад өөрийг хаживч байвал тэр талбар дээр би тайлбар хэлэхгүй. Харгасан байл. Гэтэ зүгээр бурхан өөрийнхөө замаараа яг чиглүүлэг өгч өгвөл тэр чиглүүлэг дээр нэтгэлээрээ нэгдэнэ. Өөрөөр хитрхи битий дөвөлөг бурхан үү таалгыг нээж өгвөл эхнээс нэгээс нь барьж авч дараач нь гарч ирдэг. Нэгээс нь барьж аваад итгэмжтэй тууштайгаар бүгдээрээ залбирч урагшаа явцгаагаар итгэлийн зам байгаа хгүй. Итгэлийн нэг алхам, нэг шат биш. Итгэлийн зам. Энэ итгэлийн замаар бид нар итгэлийн амьдралыг төгсгөлөө яван явтлаа бурхантай уулзтлаа очиочлоо бид биелүүлэх болно. Бурхан дуудлагуудыг биелүүлэх болно. Түүний дотор бид итгэл найдвартайгаар урагшаа явах болно. Та бүгд яг уриалж байна. Хамтдаа энэхүү байгаа нөхцөл байдлаас гарахын тулд хамтдаа залбирцгаая. Есүсийн нэрээр яг тэр санаа зовоолж байгаа зүйлсүүдийг танд өргөж байна. Даатгах чинь тэр санаа зовоолж байгаа тэр уул аваамд болгоцсон байгаа энэ зүйлсээс би яг сонсож байгаа хүмүүс хамт залбирж байгаа хүмүүс гарахын төлөө залбирж байна. Гарахыг сонгож байна. Хамтдаа гарахыг үзэж байна эзэн. Та гаргаж өгөөрэй. Та чөлөөлж өгөөрэй эзэн бурхан минь. Энд өргөн даатгах байна. Есүс нэрээр залбирч. Та гаргаж та чөлөөлж өгөөрэй. Халелуя. Есүс нэрээр залбирч. Халелуя. Энэс гарахын тулд бас тулаанч байх ёстой бол тэгээд эцсийн дөр тулааныг бүрэн сайн хамгийн сайнаар хийгээд тэр тулааныг бүрэн гэж яагаад бууж өлгөө урагшаага итгэмжтэйгээр явхад өдөртөн дагуул чиглүүлж өгөөч эзэн. Тэр нөгөө тулаан эзэн таны хүслийн дагуу таны өдөртөмжийн дагуу энэ чиглүүлгийн дагуу байх болтугай. Би өөрөө нэг хүсэж ингэж хиймээр болохоор ингэж хий гэсэн болохоор биш. Харин таны хүслийн дагуу энэ бүх зүйлс хийх болтугай гэж танд өргөн даатгах байна. Есүсийн нэрээр залбирч байна. Танд өргөж чинь даатгах байна. Танд өргөн даатгах чинь эзэн залбирч байна. Бүх зүйлсүүдийг танд өргөн даатгах чинь залбирч байна. Халелуя. Ора баш. Бүхэлсүүдийг танд өргөн даатгах чинь залбирч байна. Тэгэхээр бүхэл нөхцөл байдлаас та чөлөөлж гаргаад бид даван туулж өргөө итгэлийн замаа сайн дуусгаж хүч чадалтайгаар урагшаа явахд өдөрт дагуулаараа бурхан. Хүч чадалтайгаар дулааныг тултална. Яг тэрхүү таны тэрхүү амлсан амлалт руу итгэлийн мөн хамтаа очтлаа би энэ хөлөөсүүдийг хийхэд та өдөрт дагуул чиглүүлж өгөөч гэж танд өргөн даатгах чинь. Байгуулж өгөөрэй. Эмнэ бодлоо танд өргөн даатгах чинь. Таны өдөртөм таны чиглүүлгийн төлөө баярлалаа. Танд талархаж байна. Есүс нэрээр залбирч байна. Тэгээд бид тойлон гим нүгэлтэй байсан боловч цорын ганц хүүгээ илгээс интэлхэд гинтэй байдалтайгаа бурхны өмнө хизээч очих боломжгүй. Очоод бурхан шүүхний өмнө шүүлтэнд орох боловч бурхантай хамт явааж мөнхөд амьдрах боломжгүй. Харин энэ зүйлийг бурхан мэдчихсэн болохоор өөрийнхөө хүү гэлгээсэн байгаа. Бурхны хүү хүний биеийг өмсөд ирсэн байгаа. Тэгээд өөртөө бидний дунд сайн мэдээг тунхлаж бидний дунд олон хүмүүсийг өвчтөе хүмүүсийг илгээсэн боловч түүний хүмүүс танихгүйгээр түүнийг загламаа цовлж алдсан ч 3 хоногийн дараа үхлээс амьдсан. Үхлээс амьдлаад бидэнтэй хамт 40 хоног гаруй маш олон хоногийн турш дагалдагч нартайгаа цуг байсан бөгөөд энэ хүүд яасан. Бид хамтдаа эзэн бурхны тэгээд түүний хүүд итгэлээр дамжуул бид аврагдана гэсэн. Аврагдах буюу бурхантай мөнхөд яваачд орно. Яг одоо та өнөхөр бурхан итгэхийг сонгож байгаа. Энэ хүн авралын сайн мэдээнд итгэхийг сонгож бол намайг дагаад залбирно. Аминь. Намайг хайрлсан хайрын төлөө баярлалаа. Надад хайртай одоо л би мэдлээ.
таны хүүд итгэж байна. Хөө итгэсэн таны хүүд итгэсэн итгэлээр дамжуул ийм мөнхөд амьтаа тантай хамт байна гэдэгт би итгэж байна. Бүхэл өсөж танд өрөв. Нэвэл өрөөлөн төлөө баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр. Амен. Намтай энэ залбирлыг сонс энэ баяр үргээ та өнөөдрөөс ахвал хамт мөнхөд орших болно. Тэгээд дараагийн лайваар уулзъя. Дараагийн залбирлаараа самтаа уулзъя. Өнөөдөр аврагдсан мөртлөө тэгээд бид аврагдсны дараа авралынхаа замыг биелүүлнэ. Болов гим нүглэлтгүй урагшаа сайн сайхан явах. Итгэлийн замыг сайн дуусгараа. Энэ замаа сайн дуусгаж эзний өгсөн нэгээр бүхэл даван туулах зүйлсээр даван туулаараа гэж эзэн Есүс нэрээр залбирч байна. Амен.